Татвар бол нийгмийн баялагаас хүртэж байгаагийнхаа төлөө төлж буй төлөөс нөгөө талаас үүрэг юм. Бид татвар төлснөөхөө хариуд зам, нийтийн байгууламж, сургууль, эмнэлэг, батлан хамгаалах зэрэг төрлийн үйлчилгээг хүртдэг. Үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Төр орших үед ор татвар буй. Татвар буйд ор төр оршин гэдэг нь татвар бол үндэстэн оршин тогтнохын үндэс гэдгийг илэрхийлж байгаа хэрэг юм. Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ нэвтрүүлгийн эхний дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Жил бүрийн 5 сарын 2 дахь 7 хоног татвар төлөгчдийн өдөр тохиолддог. Энэхүү өдөрт зориулан бэлтгэсэн нэвтрүүлгийг та бүхэн хүлээн авах нь. Таны бодлоор татвар гэж юу вэ? За энэ бол их эртний төвхтэй. Та нар одоо Чингис хааны үеэс эхлээд татвар ураадаг. Энэ баг татварыг чинь монголчууд анх бүрдүүлсэн юм шүү. Одоо тэр эзэлж явсан орон тэр бүх татвар одоо юу систем болов. За татвар бол зайлшгүй төлөх ёстой. Ер нь соёлтой одоо нийгэмд бол хүн өөрийнхөө олсон орлогоос татвар төлнө гэдэг бол нийгмийн хөгжлийн цааш үндсэн одоо их үүсвэр шүү дээ татвар бол. Татвар гэдэг чинь одоо нөгөө төр улс оршин тогтнож байгааг нь санхүүгийн үндэсний татвар гэж байна. Төр улс санхүүгийн хувьд оршин тогтныг татвартай байх хэрэгтэй байна. Тэр төр улсаа санхүүгийн хувьд баталгаатай найдвартай байлгыг төрөөсөө бас тодорхой хэмжээний үйлчлэг бүтээ гэж бодож байгаа бол өгч байгаа төлбөр гэж байна. Одоо зайлшгүй одоо энэ чинь улсын төсөвд орж байгаа одоо иргэн бүхэн, хүм бүхэн, алган газар бүхэн л татварыг төлөх ёстой шүү дээ. Одоо энийг л ийм зэрэг татвар төлөхгүй гэдэг хүн байхгүй. Хүм бол татвар төлсөн нь үнэн, төлөх нь үнэн. Одоо юу гэдэг лээ хүн болтол тийм байдаг шүү дээ. Энэ одоо татвараас зайлсхийгээд одоо офшор мовшор гэж яриад байна шүү дээ. Энийг би үнэхээр өвлөө оршиж байгаа юм. Ийм байх ёс байхгүй. Татвараа одоо зөв хураах, татвараа хүн болгон иргэн болгон төлөх ер нь тэр татварыг их сайн төлж байгаа байгууллагад бол урамшлын сайн өгөх хэрэгтэй юм шиг байдгийг. Урамшил бол олон янз байдаг шүү дээ, тийм ээ. Тэр татвар өгөхгүй байна гэдэг нь өөрөө нөгөө нийгэмд амьдарч байгаа гэдгээ түүнийгээ үгүйсгэж байгаатай адилхан л да. Тэгэхээр татвар их байгаа байх нь бол өөр асуудал. Татвар байх ёстой. Төр оршиж байгаа бол татвар оршихол хэлбэдэд хичээж л харьцангуй Монгол татварын систем шудрагдуу байвал татвар авах нь бол угаасаа зөв хэрэг. Гэхдээ яг нөгөө дээгүүрээ шудраг биш байхлаар хүмүүс их юутай хандах шиг байна л да. Тэр шудраг байвал бид нар дуртай төлөөл явах гэж бодож штэ. Татвар гэдэг чинь тухайн улс орны яг эдийн засгийн босох хүчтэй. Тэ эдийн засгийн мөнгөний тогтолцоог хэрэгжүүлэх. Энэ зүйлийг татварыг хэтэрхийх нэмж болохгүй, хэтэрхийх багасгаж болохгүй. Тэ яг тэнцвэртэй баланст нь барайл явж явах хэрэгтэй. Татвар хэр ч нөө юу юм шүү. Одоо бидний нөө одоо орж байгаа орлого шүү дээ. Цалигээд авч байгаа мөнгө тэрнээс ингээд одоо эрүүл мэндийн үйлчилгээ тий цагдаа, гал камаад одоо нийгмийн үйлчилгээ шүү дээ. Төрийн байгууллага тэднийг цалинжуулдаг. Тэгээ улсын орлого болгоод нэг эргэлзээ хөрөнгө бүрдүүлдэг юм шүү. Монгол улсын үндсэн хуулийн 17-гийн 3 дугаар зүйлд хуулиар ногдуулсан албан татвараа төлөх нь иргэний үндсэн үүрэг болохыг тунхагласан байдаг. Монгол улсын татварын ерөнхий хуульд татвараа өөрөө үнэн зөв тодорхойлон төлж тайлагнахыг хуульчилсан байдаг. Энэ нь иргэн бүр хэний шахалтгүйгээр татвар төлөх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийг уриалж байгаа хэрэг юм. Иргэд татварын талаарх ойлголтоо өөр өөрсдийн өнцгөр тайлбарлалаа. Одоо уралдаанд нэвтрүүлэг хийх болсон талаар уг уралдааныг зохион байгуулагч байгууллагаас тодруулъя. Татварын мэргэсэн зөвлөхийн нийгэмлэг 2006 оноос эхлэн татварын албатай хамтран их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлалт болгон татварын хуулийг хэн сайн мэдхээ уралдаанд тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Энэ жил 11 дахь удаа зохион байгуулж буй энэхүү тэмцээний манд хэлбэр зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн оюутнуудын өрсөлдөөн тэмцээнээс гадна иргэдэд татварын талаар системтэй мэдлэг олгох, нотын хуулийн хэрэгжилт, баримтыг хэрэгжүүлсний үр нөлөөг иргэдэд сурсан таниулах, нийгмийг эерэг хандлагад ураасан шинжтэй уралдаан танин мэдхүй нэвтрүүлэг хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа юм. Нийслэлийн 6 дүүргээс сонгогдсон Нягтлан бодох бүртгэл татварын мэргэжилтэн бэлтгэдэг ихтэй сургуулийн оюутнууд татварын мэргэжсэн зөвлөхийн компани дүүрэг тус хүрээс татварын улсын байцаагч нарын хамтарсан баг бүрдэж татварын хуулийг хэн сайн мэдэх вэ 2017 тэмцээнийг өрнүүлсэн юм. Одоо та бүхэндээ нэвтрүүлгийн оролцогч Нягтлан бодох бүртгэл татварын мэргэжилтэн бэлтгэдэг шилдэг ихтэй сургуулиудын багийг танилцуулъя. За жил болгон татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан уламжлалт болгон зохион байгуулагддаг татварын хуулийг хэн сайн мэдэх вэ уламжлалт тэмцээндээ манай Монгол Улсын их сургуулийг төлөөлж ирээдүйг баг маань оролцож байна. Ирээдүйг баг мэдчилж байна. Ингээд багтаа болон бус оролцож байгаа багуудаа амжилттай оролцохыг хүсье.
Нэгдүгээр баг бол Тод Тагс татварын мэрэгсэн зөвлөхийн компани, Баянзүрх дүүргийн татварын албатай хамтарсан санхүү эдийн засгийн их сургуулийн Хайв баг. Дараагийн баг бол Entor Finance татварын мэрэгсэн зөвлөхийн компани, Баянгол дүүргийн татварын албатай хамтарсан олон улсын эдийн засгийн бизнесийн дээд сургуулийн Мэргэн баг. Дараагийн баг бол Монгол Тагс татварын мэрэгсэн зөвлөхийн компани, Сүхбаатар дүүргийн татварын албатай хамтарсан Монгол улсын их сургуулийн бизнесийн сургуулийн Ирээдүй баг. Diamond Tax татварын мэрэгсэн зөвлөхийн компани, Сонгон найрхан дүүргийн татварын албатай хамтарсан Мандах бүртгэл дээд сургуулийн Мандах 25 баг. Leader Finance татварын мэрэгсэн зөвлөхийн компани, Хан уул дүүргийн татварын албатай хамтарсан Хөдөө аж ахуйн их сургуулийн Sparkling 20 баг. Дараагийн оролцогч баг бол ABM Finance татварын мэрэгсэн зөвлөхийн компани, Чингэлтэй дүүргийн татварын албатай хамтарсан Улаанбаатар Эрдэм их сургуулийн Шинэ Ирээдүй баг. Татварын мэрэгсэн зөвлөхүүдийн нийгэмлэг, татварын ерхий газраас хамтран зохион байгуулдаг татварын хуулийг хэн сайн мэдэх вэ гэдэг ингээд жил болгон зохион байгуулалт тэмцээнд оролцож байгаа. Багуудын хамт олон та бүхэнд одоо өнөөдрийн мэдлэгийг дэвшүүлж одоо тэмцээнд одоо амжилттай оролцохыг одоо хүсэн өрөөё. За тэгэхээр татварын ерхий газрын дэргэд татварын үйлчлэгийн зөв байгуулагдаад одоо 6 сар өнгөрж байна. За энэ татварын үйлчлэгийн төв маань хамгийн гол нь бол одоо татвар төлөгчдөд хүрэх үйлчлэгийг нэгдсэн байдлаар хүргэх зорилгоор одоо байгуулагдсан байгаа. За татварын 2016 оны 1 сарын 1-ээс эхлээ нөөтийн хууль одоо шинжилсэн хариуцсан хууль хэрэгжиж эхэлсэн байгаа. За энэ хуулийн хэрэгжилт нь хамгийн гол нь бол одоо энэ хуулийн дагуу бол татварын одоо нөөтийн урамшууллын систем бас давхар хэрэгжиж байгаа. За энэ бол татварын албаны хуулийн орчинг одоо өөрчлөх одоо хоёр дахь үеийн шинжилтээ одоо гол ажиллаа гэж ингэж үнэлт өгж байгаа. Тэгэхээр энэ бол ер нь бол татварын албанд хийж байгаа хамгийн том сүүлийн жилүүд хийж байгаа өөрчлөлт гэж ойлгож байгаа. Нөгөөр одоо бид бол нөөтийн урамшууллын системийг нэвтрүүлснээр татвар төсөвт оруулах орлогын хэмжээстэр за татвар төлөх шударга байдалч төр одоо ихэнх акс дэвшил гарна гэж ингэж ойлгож байгаа. Хуулийн хэрэгжилтийг одоо 1 сарын 9-ээс зохион байгуулж өнгөрсөн оноос эхэлсэн байгаа. За татварын үйлчлэгийн төвийн одоо бүрэлдэхүүн дотор нөөтийн хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулаад нөөтийн зөвлөгөө өгөх төв гэж одоо 1 сарын 1-ээс 16 оноос ажиллаж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ зөвлөгөө өгдөг төв маань энэ хуулийн хэрэгжилтийг явцад гарч байгаа татвар төлөгчид толгомцсон асуудлуудад бол шууд одоо тусгай дугаараар 1812-88-аар бол зөвлөгөө өгж байгаа ийм байдалтай ажиллаж байна. За өнгөрсөн жил хууль хэрэгжилтэнтэй холбогдуулаад нийтдээ нийт татварын үйлчлэгийн төвөөр бол одоо 233 мянган хандлтаар одоо иргэд бол зөвлөгөө авсан байж байгаа. Энэний бол нэлээд хувь нь бол одоо нөөтийн хуулийн хэрэгжилтээр бол зөвлөгөө авч байна. Тэгэхээр нөөтийн хуулийн хэрэгжилт бол одоо шинэ систем маань өөрөө их онцлог байна. Ямар онцлог байна гэхээр энэ бүхэл одоо ямар нэгэн одоо юуг боловсролоос хамаарахгүйгээр одоо бүхэл одоо иргэд бол татвар төлөгч болж эцсийн хэрэглэгч болж энэ системд шинээр ингэж холбогдож байгаа юм. Энэ бол өөрөө их онцлог. Нүгээр одоо нөөтийн зөвлөгөө өгөх төвтэй харьцаж байгаа иргэд маань одоо бүхэл төрлийн боловсролтой, бүхэл төрлийн ажил эрхэлдэг ийм иргэд байж байгаа. Тийм учраас одоо энэ иргэдэд энэ татварын системийг ойлгуулах, энэ иргэдэд тулж байгаа одоо асуудлуудыг шийдвэрлэхэд нь одоо энэ нөөтийн зөвлөгөө өгөх төв, татварын үйлчлэгийн төв бол ихээхэн хүчин чармаалт өнгөрсөн жилд гаргаж ажиллалаа. Нэвтрүүлгийн оролцогч багууд маань нийт 14 хоногийн хугацаанд 3 төрлийн даалгаврыг гүйцэтгэн мэдлэг ур чадвараас өрн оролцсон юм а. Монгол улсад хэрэгжүүлээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хэрэгжүүлэхийг уриалгаж чиглэгдсэн дараах даалгавруудыг хийж гүйцэтгсэн билээ. И баримтыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг нийгэмд таниулсан зураг тууц бүтээх. И баримтын хэрэгжилт бүрэн нэвтрээгүй байгаа зах худалдааны төвүүд дээр ажиллаж баримтыг хэрхэн хэрэгжүүлэх саналыг боловсруулах. И баримтыг хэрэгжүүлэхийг уриалсан жүжигжилсэн тоглолт бэлтгэх зэрэг даалгавруудыг оногдуулсан юм а. За энэ жилийн одоо тэмцээн бол маш онцлогтой байсан юм байна. Сургуулиуд орж ирж байна. Татрын одоо усыг ажиглаж орж ирж байна. За ингээд бид бүгд одоо ингээд нийлээд нэг баглж байгаа юм байна.
Одоо мөн биднэрт одоо өрсөлдөж байгаа баг хамт олонд бас амжилт хүсье. Тэмцээнийхээ өдөртөмжинд дагуу ямар ажил хийх үү? Биднээс яах вэ? Одоо энэ нэгсэндээ өнөөдөөс авах 5 сарын 1 хүртэл ингээ үргэлжлэх тийм байна. Тиймээс өнөөдөр уулзсан нь тэмцээнийхээ бүх үйл ажиллагааг яриад юу яах вэ? Тэгээ өнөөдрийн хурлаар бол та бүхнийг дуудаж ирүүлж бид нэр одоо цуглаж байгаагийн гол юм нь энэ жилийн бор тэмцээний өдөртөмжинд зааснаар 3 субъект одоо нийлээд нэг баг болж явж байгаагаараа илүү онцлогтой юм аа. Top Tax компани татврыг мэргэсэн зөвлөх ажиллаж байгаа. Харин татврын үсэг ажиллаж байгаа болохоор тэр үнэн чимээдэг юм болж байна. Өнөөдрийн бидний сэдв болохоор цахим баримтны тухай. Тэгэхэд яавал арт иргэдэд илүү хүртээмжтэй болон сайн мэдээлэл өгөх чадах вэ гэдэг талаар ярилцсан. Тэгээд манайх болохоор ганц хоёр брошюрын санаа гаргасан байгаа юм. Тэгээ энэ тухайг л танд ярилцж ирэхэд хэрэгжих боломжтой байж гэдэг юм уу тийм ээ. Тэр тал дээр нь л тантай ерөөхдөө ярилцаж зөвлөгөө авах. Тэгээд татврын ерхий газраас хэрэгжүүлж байгаа ерөөхдөө арга хэмжээнүүдийг арт иргэдэд мэдээлэл хүргэх зорилготойгоо өнөөдөр уулзалтыг зохион байгуулж байгаа маань. Энэ баримтын хэрэгжилт бол хувь хүмүүсийн хувьд бол өргөн цар хүрээнд явж байгаа. Яг л нэг хүмүүс баримтаа бүртгүүлээд жилээс мөнгө буцаа ололт авсан болохоор сулаан тавьчих юм байна. Бас их бүртгүүлээд тавих юм бол их мөнгөний одоо буцаа ололт авт юм байна гэсэн одоо ойлголт авчихсан байгаа. Харин аж ахуйн нэгжийн маань хувьд болохоор энэ баримтыг өгснөөрөө одоо бидний зардал ихсэж байна. Бид нар хүмүүсийн төлөхийг татварыг бид нар өөрсдөөсөө зардал болгож гарч ирж байна. Бид нар алдагдaltaй ажиллаж байна гэдэг буруу ойлголттой байдаг. Энэхүү уламжлалт арга хэмжээнд хуучин зохион байгуулагддаг хэлбэр буюу АСТ хэлбэрээс өөрчлөгдөж судалгаанд суурилсан гарц гаргалгаа эрэлхийл хэлбэртэй болж зөвхөн оюутнуудыг хамрахаас гадна татврын алба, татврын мэргэсэн зөвлөхийг хамруулж олон нийтийг хамарсан телевизийн нэвтрүүлэг болж байгаагаар өмнөх тэмцээнүүдээс олцтой тал нь энд байлаа. Хүмүүсийн ирээдүйн багийн ахлагч нарамтлаг байна. Ингээд өнөөдөр бид нэр тэмцээнийхээ хүрээнд зураг тостор болон одоо баримтын хэрэгжилтийн шийдлийг хэрхэн одоо хийх вэ гэдэг талаараа ярилцсан. Тэгээд ер нь манай багийн хувьд бол 12 гишүүнтэй бүгдээрээ Нэгтлэн бодох бүртгэл санхүүгээр суралцдаг. Тэгээд яагаад энэ мэргэжлээр суралцж ийм вэ гэхээр бид нэр төгсөөд нэг компани санхүүгийн байгууллагад эсвэл өөрөө бизнес эрхлээд явна. Тэгээд энэ хүрээнд бол байнга одоо санхүүгээ удирдах татвартай холбоотой асуудалтай ингээд одоо байнга тулгарч идэг учраас энэ мэргэжлээр суралцсанараа бусад хүмүүсээс бол илүү их мэдлэгтэй болж байгаа. Тэгээд энэ тэмцээнд оролцснараа бас ерөнхий мэдлэгтэйсэн бол илүү нарийн мэдлэгтэй болж бусад хүмүүс ч гэсэн тайлбарлах талаар одоо илүү туршлагатай болж байгаа юм л да. За тэгэхээр бид нэр Монгол Tax гэх компанитай хамтарч ажиллаж байгаа. Монгол Tax компани нь бидний хувьд зөвлөмж зөвлөгөө өгөөд одоо бидний хувьд одоо илүү төвч тулах юм байгууллага маань байгаамаа. За энэхүү тэмцээнд 6 сургуулиас оролцож байгаа 6 багтай амжилт хүсэхийн ялдамт та бүхнийг энэхүү нэвтрүүлгийг үзээд татврын хууль тогтоомж гэж юу юм, түүнийг хэрхэн хэрэгжилтийг хэрхэн хангах ёстой, би өөрөө татврын эрсдлээс өөрийгөө урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ гэсэн анхан шатны зөвлөхүүд орох учраас та бүхэн нэвтрүүлгээ идэвхтэй үзэж өөрийн татврын хууль тогтоомжийн талаар өөрийн гэсэн мэдлэгтэй болгоход чинь дэм болно гэж найдаж байна. Бидний бодож байгаа болохоор өмнө нь болохоор баримтаар нөгөө олгоо тодорхойлуулдаг зөвхөн нөгөө жишээж тодорхойлдог гэсэн шүү дээ. Одоо болохоор баримтаар тодорхойлох илүү хэмжээний одоо татвар төлөх гээд байгаа шиг хөвгөнд орлого албан дотроо. Тэгэхээр энэ тал дээр баримтаар одоо нөгөө гүйлгээ баримтаар одоо нөгөө өөрсдөө борлуулж байгаа бүтээгдэхүүнээр баримтаар одоо тайлгансан одоо тэр хуваарь бизнес эрхлэгч нарт болохоор арай тийм жоохон татврын хөнгөлт үзүүлэгч юм уу тиймэрхүү тал дээр нь байж болох болов. Top Tax TMZ-ийн санхүү эдийн засгийн дээд сургуулийн 4-р курсын оюутнуудтай цуг баг болон оролцож байгаадад маш их таатай байна. Тэгэл бусад багуудтай амжилт хүсье. Ерөнхийдөө бол компаниуд зарим нэг иргэдэд баримтууд олгож байгаа. Гэвч одоо зах худалдааны төвд одоо та нар үзэх гээд байгаа зүйл байна шүү дээ. Одоо зах худалдааны төвд олохгүй байна. Энэ дээр одоо судалгаа хийх шинжилгээ хийгээд одоо яах вэ юу нэг гарцаас айх гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол зах худалдааны төвүүдэд бид нар бол одоо нэг жил гарны явах цаана бүх төрлийн татврын авахнаас болно тийм бүх төрлийн сургууль сурталчилгаа хийгээд оюутнуудаа хэрэгцээг хангуулахаар бүх төрлөөр л одоо чамд ажиллаж байгаа. Гэвч одоо бас бизнес эрхлэгчдийн маань бас хувьсаар
жоохон муу. Одоо ийм баримтад холбогдсон тийм ээ, ийм баримтад холбогдоод ийм баримт хэмжээд өгөх боломжтой мөртлөө одоо заавал татвар төлөгч одоо ийм баримт өгөөч гэхээр өгдөг ч юм уу, эсвэл заавал одоо гомдлын дагуу тийм ээ өгдөг ч юм уу, тийм л байгаа байна л да. Үйл хөдлөлийн нэгжил болгон зохион байгуулалтад зохион байгуулагч газруудад маш их баярлалаа. Энэ жил өмнөх тэмцээнээсээр гол давуу тал нь юу юм бэ гэхээр нэвтрүүлэг хэлбэрээр болохоор олон нийтэд цацж байгаа маань энэ маань болохоор нийгэм болон маш бүр өгөөжтэй байхаа гэж найдаж байна. Өнөөдөр манай багийн уулзалт эхний уулзалт маань болж өнгөрлөө бас амжилттайгаар болсон гэдэгт их найдаж байна. Ингээд оролцогч болон өрсөлдөгч баг нартай амжилт хүсье. Сайн байцгаана уу? Ингээ өнөөдөр манай хөдөө аж ахуйн сургуулийн оюутнууд болон тэгээд Leader Finance компани зөвлөлт тэмцээн зөвлөх компани болон хаан уул дүүргийн татварын зөвлөлтөйгөө ингээд нийлээд манайх өнөөдөр ингээд Sparkling Newbies гэсэн баг бүрдүүлээд ингээ өнөөдрийнхөө нөгөө уулзалтыг ингээ амжилттай зохион байгуулад одоо эд ингээд дундаа ороод явагдаж байна. Тэгээд яг энэ хүү уулзалтаар болохоор бид нар баримтын хэрэгжилтийн талаар мөн түүний нөгөө нэг үр шимийг нэлийн ингээ хүмүүс ингээ ойлгох талаар ингээ судалгаа зөвлөгөөгөө хийгээд тэрнийхээ хэрэгжилтийг ингээд цаашдаа яаж явуулах уу гэдгийг ингээд ярилцаад одоо ингээд явж байна. Бид үйлчлүүлэгчийн татрын зардлыг хуулийн хүрээнд хамгийн бага байхаар татрын тооцооллыг үнэн зөв цаг тухайд нь тайлагнаж татрын эрсдэлгүй санхүүгийн тунгалаг орчин танаа байгууллагт бий болгоно гэсэн уриандаар үйл ажиллагаагаа явуулдаг. Бидний одоо хойж юусан шинэ шийдгээс сайхан залуучууд гэсэн бодлоо мөн төлөвлөлт тэр бал гэдэг юм бол өсөлт гэдэг нь гой таарч юм. Ажилсаг гэдэг нь бол тэр одоо бүгдээрээ ажилсаг байж чи тэр усын төсөө сайн бүрдүүлж баян ус болоход ийм сайхан юм сонсогч. Тэгэхээр надаа гялцсан шин зүгэнүүд гэдэг үг нь бол их сайхан гой таарч байна. Бүгдээрээ энэ дээрээ тогтов. Яг уу одоо аж ахуйн нэгжүүд маань баримтаа өгч хэрэглэгчд маань гэсэн баримтаа өдөр тутамдаа авч хэвшцгээе. Өнөөдөр Монгол улсад аж ахуйн жижиг дунд аж ахуйн нэгж, том аж ахуйн нэгж гэдгээс гадна хуваарь бизнес эрхэлж асар олон хүмүүс байгаа боловч тэр хүмүүс өнөөдөр хангалттай татвараа төлж чадахгүй. Тэгээд тэр хүмүүсээс татварыг нь хангалттай авахын тулд бид бүртгэлийг нь зөв хийлгэн. За би өнөөдөр орлогоо одоо нэг баримт уншуулаад бахан мөнгө ягаад гэвэл миний орлогыг болчихгод би татвар их мөнгө төлөх нь гэсэн нэг айдас яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол айдас ийм айдастай байж болохгүй. Харин та Монгол улсын татвар төлөгч гэдгээрээ бахархах ёстой. Гэдэг юм ингээд ийм байдлыг нь бид тэр хүмүүст нэрээ тийм биш дээ би татвар төлөгч болсон нь надад ийм давуу байна гэдэг гаргалгаануудыг одоо нэгдүгээрт нь энэ хоёрдугаарт нь ингэж хэлэх одоо гаргаж хэлэх хэрэгтэй байгаа юм л да. Өмнө нь бол бид нар гэрийн даалгавар эдний мэнчилгээг тайзан дээр идэгсэн бол энэ удаагаар энэ бүр видео буюу нэвтрүүлэг болгон хийж байгаагаараа илүү давуу тал болж байгаа. Тэгээ энэ нь цаг хугацааны хувьд ч хүртэл тодорхой давтамжаар тэгээж бас олон хүмүүс цацагдах нь илүү давуу тал болж байна. Бусад таван багтаа бас амжилт хүсье. Мөн иргэд эний баримтын ашиг тусын мэдээ цаашдаа төлж хэрэгжүүлж явахыг уриалж байна. Нэгдүгüүрт нь болохоор энэ татрын энэ харилцаанд гурван тал зайлшгүй оролцох ёстой. Нэгт нь болохоор татрын алба, хоёрдугаарт нь татвар төлөгч, гуравдугаарт нь суудлын төлөгч гэсэн энэ гурвын харилцаа нэгт байж чадах юм бол одоо эрүүл татрын орчин мөн төсвийн татрын орлого өсөх боломжтой гэж манай оюутнуудын гаргалгаар гаргаж ирсэн. Хүн болгон заавал санхүүч, эдийн засагч болох албагүй. Зүгээр хүн болгон өөрийнхөө төрөвчнөх орлого зарлагыг хяндаг. Тийм одоо өөрийнхөө төрөвчийг хяндаг тийм байх хэрэгтэй. Тэгээд төрөвчөө хянснараа хуримтлал тодорхой хэмжээний хуримтлалыг бий болгож одоо ирээдүйд сайхан амьдрах тэр нөхцөл болцоогоо хангахт нь одоо нэмэр болох зорилгоор бид одоо ингээд миний санхүү орлого зарлагын тооцооны дэвтрийг одоо ингээд залуучуудаа зориулаад хүүхдүүдэд зориулж энэ миний санхүү орлого зарлагын тооцооны дэвтрийг ийм дэвтрийг гаргаад мөн одоо бизнес эрхлэгч нартаа зориулсан худалдааны бизнес эрхлэгч миний санхүү, үйлчилгээний бизнес эрхлэгч миний санхүү гэж ийм дэвтрүү одоо өөрийнхөө орлого одоо бизнесийнхээ орлого зарлагыг хувийнхаа өрхийн орлого зарлагаасаа ялгаж одоо зарлагыгаа ингэж ялгаж яг бизнес чинь амжилттай байна уу эсвэл ч үнэхээр алдагдaltaй бизнес хийгээд байна уу гэдэг дээр анализ хийхэд нь одоо хэрэг төхөн болох. Тэгээ дараа нь энэ дэвтрийг хөтлснөрөө бизнесийн татварын тайлангаа гаргахад нас нэмэр болох үүднээс ийм дэвтрүүдийг одоо энэ татвар төлөгч одоо бичил бизнес эрхлэгч хүмүүстээ зориулж гаргаж байгаа. Тэгэхээр оюутнууд өөрсдөө ч гэсэн
ий баримтын талаарх мэдээллийг ч гэсэн илүү дээшлүүлэх хэрэгтэй. Бид нар болохоор иргэдийн үүднээс л мэдээд байдаг. Яг тэрийг тэр хүмүүст мэдээлэл өгөх талаас тийм илүү. Манай сургуультай хамтран ажиллаж байгаа Баянгол дүүргийн татврын хэлтс болон Inter Finance татврын мэргэжсэн зөвлөлийн байгууллагуудаа талархал илэрхийлж байна. Мөн нэг зорилгын доор нэгдэн баримтыг хэн сайн мэдэх уралдаанд оролцож байгаа. Баримтыг ард иргэдэд таниулах зорилгыг үүргээ хүлээж байгаа бусад сургуулийнхаа багуудаа амжилт хүсэж байна. Хэрвээ би одоо энэ дээр баримт өгвөл би одоо орлого зорилгоо тийг тайлбарлах хэрэгтэй, ингэ тайлбарлах хэрэгтэй. Ингэх бол би хэрвээ өгөхгүй байх юм бол надад ийм юм гэдэг. Тэгэхээр энэ хүн ямар ах вэ гэх юм уу? Одоо нэг сөрөг талаас нь юм ярьж удаад судалгааныхаа асуултуудаас гараад үзсэн. 2013 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа манай компани болохоор татврын зөвлөгөө өгөх, дотоод хяналт шалгалтыг тэгээд авцуурсан буюу тайлан гаргах үйлчилгээ явуулдаг. Тэгээд татвар төлөгчд өдөр зориулсан энэ хүн хөтөл оролцож байгаад маш их байна шүү дээ. Энэ удаагийн сэдв нь бол баримтыг хэрэгжил түүний ач холбогдол гэсэн сэдв байгаа. Яг сэдв нь бол яг татвар хуулийг тэгж их юмш зөвхөн баримтыг одоо 16 оноос хэрэгжиж эхэлсэн байгаа шүү дээ. Тэрний хэрэгжил одоо жил гарсан болж байгаад ямар юм бэ? Ололтоо даал, дэвшилтэд даал, сул талын яаж илүү хөгжүүлэх вэ? Дануудын хууль хэрэгжээд нэлээд удаж байгаа ч гэсэн хуваарь бизнес эрхэлж байгаа хүмүүс бол энэ талаар нэлээд мэдлэг дутуу, дээрээс нь худалдаа авч байгаа худалдан авагч нар бас ямар байдлаар баримтаа бүрдүүлэх үү, ямар байдлаар баримтаа бүртгүүлэх үү, яаж урамшууллаа буцаагаа давах уу гэдэг талаар бас нэлээд хуулийн сурталчилгаа дутуу байгаа учраас энэ талаар сурталчлах зорилгоор энэ тэмцээнийг зохион байгуулж байгаамаа. Иргэдэд үйлчлдэг альж байгууллага касын систем буюу суурин хэрэглэгчийн системтэй байх үүрэгтэй бөгөөд тэдгээр нь татврын системтэй холбогдсон байх шаардлагатай. Зорилт зах зээлд нэг төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг касын систем суурьшуулж холбож амжаагүй байгууллага хөв хүмүүс төрийн албан ёсны төлбөрийн баримт хэвлэх цахим хуудас баримт CGM-ээр холбогдож үйлчлүүлэгчдэд баримт олгоно. Ингэснээр та үйлчлүүлэгчдийн нэмэгдсэн өртгийн албан татврын урамшууллын системд бүртгүүлж, иргэдэд олгох 2% урамшуулал болон суглаанд хамруулах бүрэн боломжтой. Татврын хуулийг хэн сайн мэдэх вэ 2017 он тэмцээнд Улаанбаатар эдгэн сургуулийн оюутнууд бид ABCM Finance болон чиглэлтэй төрийн татврын байцаагч нар бид нэг баг болж байгаа. Ерөнхийдөө хамтарч бид шин санаа болон судалгааны багт зураг туусан хатлаар шин санаудаа гаргаж шийдэл хөдлөө. Ерөнхийдөө бид тулгамдах асуудал болон ямар ч юм асуудал шийдлүүдийг ерөнхийдөө шин санаудаа гаргасан. Тэгээд бус багуудаа болон өрсөлдөж байгаа багуудаа амжилт хүсье. Татврын мэргэжсэн зөвлөлийн хууль гарснаас эхлээд 12 оноос эхлээд татврын мэргэжсэн зөвлөх гэдэг компани болоо ажиллаж байна. Одоо бид нэр 350 гаруй аж ахуй нэгж байгууллагуудад татврын мэргэжсэн зөвлөгөөд байнгын гэрээтэйгээр ажилладаг. Одоо бидний явуулах байгаа тэмцээн дээр ч гэсэн оролцож байгаа аж ахуй нэгжүүдэд бид нэр хүлээж аваад урамшуулалтай үйл ажиллагаа явуулахад бол бэлэн байна. Тийм болохоор зэрэг аж ахуй нэгжүүдийг бас идэвхтэй оролцоорой гэж хүсье. Бас иргэд болон татвар төлөгч, татвар суутан төлөгч байгууллагуудаа хамт уриалж хэлэхэд татвар бол бидний ирээдүй. Татвар бол ирээдүйн баталгаа болон хоригдлын их үүсвэр юм аа. Хүн болон татвараа зөв тодорхойлох нөөцийн баримтыг олгоцгоё. Татврын алба татвар төлөгчийн хооронд гүүр болон ажилдаг татврын мэргэжсэн зөвлөхийн зөвлөгөө болон та бүхэндээ хүргье. Бизнес эрхлэгч хүн бүрт хэрэгтэй татврын талаарх зөвлөгөөнд анхаарлаа хандуулна. Жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногийг татвар төлөгчийн өдрүүд болгон тэмдэглэж өнгөрүүлдэг. Энэ жил 18 дахь удаага тэмдэглэн өнгөрүүлж байгаа татвар төлөгчдийн өдрүүдийг эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч танд баярлалаа гэсэн үрэндор улс орныхоо хөгжлийг дэмжиж төсвийн орлогыг бүрдүүлэх хүндтэй үргийг нэр төртөө биелүүлж байгаа. Шилдэг татвар төлөгчөө шагнан урамшуулж тэдний үйл ажиллагааг дэмжин сурталчлахад чиглэгдэж байна. За нэмсэн үртгийн албан татвар бид нар маш удаа ярьж байгаа ч өмнөд 1954 онд анх Францад анх үүссэн ийм татврын төрөл байгаа. Тэгээд ер нь бол анх нүүтийг бол улс орнуудад нэвтрүүлэх гэж оролдож байхдаа дандаа тийм бүтэлтэй бол байгаагүй. Жишээ нь Япон, Вьетнам гэхэд 70-аад онд анх нүүтийг нэвтрүүлж эхлээд бүтлгүй улс учраас болоод тэгээ 1980-аад оноос Япон улс амжилтаар нэвтрүүлж 99 онд Вьетнам нэвтрүүлсэн бий байгаа. Бусад улс орнууд бол дийлэнх нь 80-аад оноос хойш бол нэвтрүүлж эхэлсэн ийм татврын систем бөгөөд ийм тийм амархан биш эрэгтэй систем байгаа. За Монгол улсад яаж үүсч хөгжиж ирвэ гэхээр 1993 онд анх татврын хууль батлагдаж эхлэхэд бол худалдааны татвар гэдэг нэртэй байсан. Тэрийг улам боловсронгуй болгоод 1998 онд
нэмэгдсэн үртгийн албан татврын хуулийг шинжилэн баталж систем рүү орж ирсэн байна. 98 онд хэрэгжиж эхэлсэн тэр нотийн хуулийг 2007 оны 1 сарын 1-ээс дахин өөрчлөн хэрэгжүүлж эхэлсэн. Энэ дээр ер нь бол бидний анхаарч байгаа зүйл бол ерөөсөө хасагдуулга дээр байгаа. 14-р залбан дээр байгаа. Та нар юу гэж болоод та нарын бол мэдчихэж байгаа зүйл бол нотийг бол тэр нотийн хуулийг бол тэр чигээр төлдөггүй тийм ээ. Хасагдуулгыг хасж байгаа зөрүүгөө төлдөг. Хасагдуулга дотроо бас хасагдуулга багтахааргүй хийдэг 30 бол 3 зүйл байсан тийм. Суудлын автомашин, хувийн хэрэглээ, нөөдөд чөлөөлөгдөж байгаа борлуулалтанд холбогдох нөөтийн, худалдаа авалтын нөөт нь бас хасагдуулгад орохгүй гэж байсан нь дахиад 3 зүйл нэмэгдсэн байгаа. Нэгт бол үндсэн хөрөнгө байгаа. Үндсэн хөрөнгийн үндсэн хөрөнгөтэй холбоотой худалдаа авалтуудыг нөөтийн хасагдуулгад оруулах боломжгүй болсон. Хайгуулын үйл ажиллагаатай холбоотой бүх худалдаа авалтын нөөтийг бол хасагдуулгад оруулах боломжгүй болсон. 3 дахь нь болохоор үндсэн ажил үйлчлэгээтэй магадгүй холбоогүй худалдаа авалтын оруулах боломжгүй жишээ нь санхүүгийн зөвлөгөө үзүүлдэг ажил үйлчлэгээ эрхэлдэг компани бол тэр арматурын төмөрийн өмөрч гэдэг юм те том хэмжээний худалдаа авалтын нөөтийг бол өөртөө оруулах боломж байхгүй яагаад үйл ажиллагаа биш учраас тэгээд тэр үйл ажиллагаа нь яаж мэдээж болох вэ гэхээр тэр өөрийнх нь үйл ажиллагааны гэрчлэгийн дээр нь үйл ажиллагааны чиглэлээ бичсэн мэт те үйл ажиллагааны чиглэл нь ороогүй зүйл бол ер нь эргэлзээтэй болно гэсэн үг тийм ээ нөөтийн худалдаа авалтанд оруулах боломжгүй болно гэсэн. За мөн түнчлэн босхын тухай бүгдээр мэдчихэж байгаа тий босхыг бол 50 болгосон. Гэхдээ сайн дурынх нь бол өмнө нь бол 2 сая $2 хөрөнгө оруулалт хийсэн бол бас сайн дураараа байж болдог гэсэн тийм ээ. Энэ зүйл залт бол одоо байхгүй байсан ба мөн түнчлэн босгод оруулж байгаа тэр 50 саяын борлуулалтанд бол үндсэн хөрөнгийн борлуулалт байж болохгүй гэж заасан байгаа тийм ээ. Тэгэхээр зөвхөн өөрийнхөө үйл ажиллагаанаас олж байгаа орлогоороо л босгоо 50 саяын бүрдүүл тэгээд нөөц төлөгч болох боломж нь бүрдэж байгаа гэсэн. Мөн түнчлэн ер нь та бүхэн бол мэдчихэж байгаа. Гэхдээ бас нэмэлт маягаар хахад бол суудхан төлөгчийн тухай одоо яг энд дурдж хэрэгтэй байх гэж бодож байна. Одоо чинь гадуур одоо маш олон нөгөө нөөттэй пост машинаар ингээд үйлчлээд байгаа шүү дээ тийм ээ. Гэхдээ тэр пост машинаар үйлчлээд авж байгаа падан болгон бол дотроо нөөт оруулсан байх албагүй байгаа шүү дээ тийм ээ. Яг тэр худалдаа хийж байгаа компани өөрөө нөөц суудхан төлөгч биш байж болно. Эсвэл нөөц суудхан төлөгч болсон байж болно. Гэхдээ нөөц суудхан төлөгч бишээс авсан тэр нөгөө падан дээр нь бол нөөт нь бол 0-га орж исэн баг. Гэхдээ суглаанд үндэсний суглаанд бол оролцох боломжтой тийм ээ. Шилдэг татвар төлөгчийг шалгаруулахдаа тухайн байгууллага нь татвараа хуулийн хугацаанд төлсөн татварын хууль тогтоомжийг чанд биелүүлэн ажилладаг гэх мэт шалгууруудыг үнсэлж жил бүр уламжлал болгон шалгаруулдаг билээ. Ингээд 2016 оны шилдэг татвар төлөгч байгууллагын төлөөлөлтөд уулзсан ярилцлагын болон хүргье. Үзэгчдээ манай нэвтрүүлгийн шилдэг татвар төлөгч болон үргэлжлэн та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн болон зочноор ICIC компани ерөнхий менежер Баттава хүрэлцэн ирсэн байна. За сүүлийн 3 жил бол танах шилдэг татвар төлөгч боллоо. Тэгэхээр татвар төлөгч байхын давуу тал ер нь юу юм? Компанийнхаа бас товч танилцуулгыг үзэгчдэд хүргэнэ үү? ICIC компани 2009 онд үүсгэн байгуулсан гадаад худалдаа хүн реклам, зар сурталчилгаа, барилгын дотор засал чимэглэл гэх мэт одоо олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлж байгаад 2011 оноос эхлэн нефтийн бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эхэлсэн. 11 оноос эхлээд явж байгаад 13 оноос эхлээд энэ нефтийн бүтээгдэхүүний худалдаагаа гол одоо үндсэн бизнесээ болгож өргөжүүлэн ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээд үүнээс хойш бол ICIC компани сүүлийн 3 жил дараалан шилдэг 150 100 аж ахуй нэгжид шалгарсан байгаа. Мөн одоо энэ өнгөрсөн жилийн 16 оны тухайд бол шилдэг 100 топ 100 аж ахуй нэгжид шалгарч 39 дугаар байранд орсон. Татвар төлөлтийнхаа хэмжээгээр бол 16 дугаар байранд орсон байгаа. Ерөнхийдөө татвар төлөхийн ач холбогдол гэж өөрөө сайн асуулаа шүү дээ. Татвар бол нөгөө эрхээ эдэлсэн бол үүргээ биелүүлэх ёстой гэдэг шиг л хүн аж ахуй нэгж алтан байгууллагууд бол үйл ажиллагаа эрхэлж байгаа, ашиг олж байгаа бол тэрнээсээ татвар аль болох цаг тухайд нь төлөөд явах хэрэгтэй. Аль болох татварын үр үүсэхгүй
татвараа багч бай, ихч бай тэр хэмжээгээрээ цаг тухайд нь төлөөд явж явах юм бол энэ нь өөрөө тухайн компани санхүүгийн хэр сахилга баттай тэр санхүүгийн сахилга баттай байж чадсанараа компани өөрөө цаашдаа өргөн одоо өсөж дэвжих үндэс нь болд юм болов уу гэж манай компанийн ойлгодог. Тэр ч утгаараа одоо өнгөрсөн 3 жил дараалан энэ хүндтэй сайхан шагналыг авсан болов уу гэж ойлгож байгаа. За шилдэг татвар төлөгч байгууллагын хувьд танай байгууллага улсад хэдэн төрлийн татвар төлдөг юм? Манай компанийн хувьд бол ерөнхийдөө нефтийн бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэн худалдаа, мөн тээврийн үйлчлэгийг эрхэлдэг. Энэ утгаараа бол гайлын татвар төлдөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөг, хүн амын орлогын албан татвар төлдөг, нийгмийн даатгалын шийтгэл гэх мэт одоо бүхий л одоо аж ахуйн нэгжийн төлдөг төлбөр хураамжуудыг цаг тухай бүртэн төлж ирсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхийн ач холбогдол юу вэ? Нөөц бол ерөөсөө тухайн үед одоо ингээд төлж байгаа, өнөөдөр төлж байгаа нөөц бол ирээдүйд хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Гайл дээр манайх нэмэгдсэн өртгийн албан татвар чинь төллөө гэж бодоход тэр нь бол буцаагаад манайх бараа бүтээгдэхүүнээ борлуулах үед энэ нь бол манай борлуулалтын татвараас нөөтийн татвараас суудагддаг. Тийм учраас энэ нөөтийн татварыг ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй. Тухай зүгээр одоо улсад өгöd байгаа мөнгө гэж бол харах хэрэггүй. Ялангуяа жижиг дунд аж ахуйн эрхлэгч, худалдаа эрхлэгч хүмүүс бол одоо нөгөө нөөтийн бүртгэлийн систем гэж хараад байна шүү дээ. Энд бол маш сайн идэвхтэй хамрагдах хэрэгтэй гэж ойлгож байна. Мэдээж шилдэг татвар төлөгчөөр шалгана гэдэг нь цаана ямар агуулгатай юм гэхээр улсад цаг тухайд нь татвараа төлсөн. Мэдээж тэр төлж байгаа татвар нь одоо үнэн бодиттой тайлагнасан. Тэгээ тэр хэмжээ нь мэдээж одоо тэргүүлэх үс өндөр хэмжээний тийм татвар төлж исэн учраас одоо шилдэг татвар төлөгчөөр шалгарсан байна. Нэмэгдсэн өртгийн одоо өнгөрсөн 15 оноос эхэлсэн баг. Нэмэгдсэн өртгийн албан татврын шинжилсэн хууль. Энэ бол жижиг дунд аж ахуйн нэгж болон хувь хүмүүст бол маш их ач холбогдолтой хууль болсон. Одоо нөгөө суглаагаар хэдийн ингээд суглаагаар хүмүүсийг идэвхжүүлж байгаа ч гэсэн энэ цаана бол тэр хүний тухайн жилдээ хэрэгэлсэн нөөтийг одоо эргээгээд урамшуулдаг. Мөн одоо аж ахуйн нэгжүүд бол бараа бүтээгдэхүүний борлуулсан чинээгээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байгаа хэдий ч эргээгээд худалдаа авж байгаа бүхий л ажил үйлчилгээндээ тэр хэмжээгээрээ бас татвараас хөнгөлж чөлөөлт эдэлж идэг. Тэр хэмжээгээрээ одоо нөөц төлөгч болсноороо харилцагч нь нэмэгдэх одоо боломжтой болж байгаа. Тэр утгаараа бол нэмэгдсэн өртгийн албан татврын хууль маш их ач холбогдолтой болсон юм болов уу гэж харж байгаа. Нэвтрүүлгийн зочны буланд өргөдөө ирсэн танд болон таны байгууллагын хамт олонд баярлалаа. Цаашдын ажилд нь үзэгчдийнхээ өмнөөс болон нэвтрүүлгийнхээ хамт олонны өмнөөс өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Нэвтрүүлгийн дараагийн үе та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. 6 багийн гэрийн даалгавар төгсөн жүжигчилсэн тоглолтод хэрхэн бэлдсэн сонирхцгаая. Анхаарлаа хандуулна. Нөөц зундарын мөнгө авах гэж хизээ. Цай. Дан тоогоос ч ганхаа хамаагүй дээр заяа. За ганхуу шиг насны хүн бол тэр өөрөөсөө дүү хүмүүстэй тэгэж жүжигэл чадчих гэдэг бол үнэхээр мундаг. Би ганхуу ахад үнэхээр бахарч чинь. Алуу тааш. Энэ заяах чи ийшээ суул та. Хөөе, 100 жилийн ганцаарч чи яатсан? Нөөцийн цуглааны мөнгө очиж. Хэдэн төгөөс? 500 мянга штэ. 500 мянга. Тийм хүмүүс орт юм уу? Тийм штэ. Би баримтаа хайчдээ штэ. Оо, чи хайчдээ юм уу?
Чичид нэрээ хитэн нэлээд хитэн баримттай байсан. Тэрийг авч бүртгүүлээ. Тэр чинь тэгээд 14 оны дотор бүртгүүлэх хэрэгтэй гэжтэй. Үгүй наад чинь 17 оны журмаараа өөрчлөлтөд байхгүй болсон мэл. Тэр чинь тэгээд тэр буцаалтаар нэг юм олддгүй юм байл шүү дээ. Тэгээд ч одоо энэ зарим нэг газруудаас бус газар тэр баримттай өгдөг юм уу? Нөтийн баримтараа суглаан тоож. Баримтаа аваад гацтан бол. Нөтийн баримтараа суглаан тоож. Баримтаа машин ирсэн. Тог тасарсан. Ийм баримт ажиллахгүй байгаа. Цаас дууссан. Имэйл хаяа үлдээч болдог шүү дээ. Тэгвэл би имэйл хаяа үлдээч. Мартууза итяхуциком. Ямар сүртэй. Гэхдээ тэр чи ядаргаатай байсан. Би байсан гоо тийм баримтаа бүртгүүлэхгүй байсан. Тэг чин тэгэж болохгүй шүү дээ. Татварын ерөнхий хуулийн 74-5-ын нэгтэн бэлэн мөнгөний тасалбараа өгөөгүй бол борлуулалтын орлогын 2%-аар хэрвээ бэлэн мөнгөний тасалбарын орлогын дүн нь борлуулалтын орлогын дүнээс зөрүүтэй байвал борлуулалтын орлогын 20%-аар тавхныг заасан байгаа шүү дээ. Хөөх, амьд Википедиа. Нэрээ энэ сарын тохирол хизээ юм бэ? 5 сар өрнө юм гэсэн. Тэгтээ энэ сарын тохирол уртлын сарын баримтууд хамаарах юм байлээ шүү. Хөш чи тэгээд яг юу авсан? Тэгэл богш сонгон гэх мэтчил юм авсан дөө. Тэгээ хит хитэн төгрөг очтیں۔ 20, 100, 500 мянга, 4 сая, 20 сая, бас 100 сая гэж очих боломжтой байлээ шүү дээ. Ерөн л ганц хожчих юмсан. Гэхдээ 20, 100 даасан шууд орчдгийм байлээ. Харин 500-аас дээш бол өөрийнхөө биеэр өргөдлөө татварын албанд хүргэж өгдөм байлээ. За яг мөнгө хождгоо маа гэхэд миний даасан нөгөө 20% ч хоримтлцаар агаад дараа жил ихэд нилээх мөнгөтэй болчихно доо. Яг л нэг юм шүү. Тэгвэл даасандаа хоримтлалтай болох нэ тий? Яг л нөгөө хэрэглэнээс өндөрлөлнө гэдэг шүү тий шүү дээ. Манай ич гэхэд л өнгөрсөн жил гэрийнхнийхээ баримтуудыг бүртгүүлсээр агаад сая гэртээ баах юм авсан байсан. Тэгсэн ч гэсэн ганц хожчих юмсан. Өнөөдөр хичээл ерөнхийдөө дуусна. Өөр асуух юм байна. Багшаа, ийм баримт гэснээс дараагийн тохирол нь хизээ юм бол? Дараагийн тохирлын өдрийг асуухаас өмнө хамгийн чухал нь нэгдүгээрт нь нэмэгцүүлэх албан тушаал суудхан төлөгчөөс бодлоо хийсэн байх ёстой. Хоёрдугаарт нь мэдээллийн систем бүрдүүлсэн байх ёстой. Ингэж дараагийн тохирлын өдрийн тухай ярина. Дараагийн тохирлын өдөр бол 5 сарын 21. Тийм 5 сарын 21. Баримтуудаа хизээ бүртгүүлэх юм бол? Баримтуудаа бүртгүүлэхдээ өнөөдөр тийм өмнөх өдрийн 24 цагийн дотор баримтуудаа бүртгүүлсэн байх ёстой. Багшаа, ямар баримтууд хэрэгтэй гэдэг юм бол? Тэр нь өмнөх сарын баримт. Тэр өмнөх сарын баримтуудыг 24 цагийн өмнө бүртгүүлсэн байх ёстой байна. Багшаа, та ер нь ивэр тож үзсэн үү? Би ч дээ. Би 500 мөр өгсөн шүү дээ. Тийм үү. За баяр. Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ? 2017 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Төр оршихгүй дор татвар буй. Татвар буй дор төр оршино. Дараагийн дугаараар эрг уулзлаа. Баяртай үзэгчдээ.